Үзэгч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Нэвтрүүлгийн ээлжид дугаард бид энэ удаа Монгол Улсын гавьяа тамирчин Бат Хүчний бэлгүүнийг өрсөн байна. Ингээд үндэсний дээдлигийн 6 удаагийн аварга Монгол Улсын гавьяа тамирчин гэдэг одоо цол гуншингийн дуудаад байвал үнэхээр одоо маш урт цол гуншинтай бэлгүүн өнөөдөр урилга хүлээн авч хүрэлцээрсэн баярлалаа. За, урсанд баярлалаа. Энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр Гүлүүд багтаага дахиад нэг удаа финалд гарлаа. Энэ финалийн ач холбогдол урд өмнөх тоглож байсан финалуудаас хэрвээ ялгаатай гэвэл тэр нь юу вэ? Яг уу лигийг одоо ингээл сая Сеги үедэр одоо манай баг байрлалцсан байна л да финал тоглож байгаа. Тэгээд орой Сеги мэгтэй ингээд юм яриад өмнөх ингээд одоо 10 хэдэн жилийг дүгнээч юм ингээл яг амар нарийн ярихгүй ч гэсэн ер нь бас ингэсэн байх шүү тэгсэн байх шүү ийм цаг үеүүдийг өнгөрөөсөн байна гэх тэ. Одоо бас илүү их нөгөө тоо дата ярьдаг болсон байна. Тэр нь ингээ илүү их сонирхолтой болж байна. Ер нь ингээ цаашдаа иймэрхүү шилжих юм байна даа ч гэдэг юм уу те. Тэгээд нэг анзаардгүй байсан юмнууд минь одоо ингээд яг нөгөө тэдүүдагийн авраг тэдэн жил дасралтгүй ч гэдэг юм уу нэг баг дээр гэ те. Ийм хамтын хослол мослол гэдэг юм уу клубын тогтолцоо систем одоо соёл моёл гэдэг зүйлүүдийг ингээд яриад байх тусам л манай багийн болон зүйлүүд нь айгүй гоё үнцэнтэй гоё мэдрэмжүүдийг өгч чинь тэгээд тэрийг дагаад нөгөө энд яг гар бие оролцоотой байсан одоо цугныг баг тоглож байсан хүмүүс байна тэ хамтран зүтгэжсэн хамтрагч нар байна тэр дунд одоо Сеги бид хоёрын хувьд байна манай Пүүж ах байна яг хамгийн олон жил одоо ингээд цуг байсан улсуудаа ингээд хараад тэр хоорондоо ярихад бас айгүй гоё мэдрэмжүүдийг авч ирсэн тэгээд яг өнгөрсөн жилээс эхлээд бид нар нөгөө хоёр дараалж аварга аваад тэрний дараагаас хөлгүүд өмнө 3 жил дараалж аварга авсан юугаа одоо дахиад нэг эвдэх боломж бол гарч ирж байна. Тэгээд зүгээр гарч ирэхээс гадна бас энэ жилийн хувьд нэлээд боломжтой гэдэг ч юм уу зүйлүүдийг ер нь бол мэдрэгдчихсэн. Тэгээд хоорондоо ч бас яриад удирдлагуудын төвшөнд тамирчдын төвшин Сеги бидний хооронд ч гэдэг юм ингээд ийм ярианур явж эхэлсэн. Тэгээд анзаараад ах зүгээр магадгүй 3 жил дараалж төрүүлэх одоо нэг циклийг NBA дээрс гадны лигүүд дээрс ингээ харахад нэг юм 10 жилд нэг тохиоход байгаа ч юм шиг дундчаар тий. Яг тоон бол янз ер нь миний барахцаагаар 10 жилд нэг удаа иймэрхүү нэг боломжууд нь гараад байна гэж бодсон. Тэгээ би одоо өмнө нөгөө яг та 8, 9, 10 онд гарсан бол дараагийнх нь хөлгүүд болон одоо танан гардаг энэ хоёр баг дээр чинь 17, 18, 19, 20 ч гэлөө иймэрхүү байдлаар айл нь 2 ч юм уу авраг авч ирсэн гэдэг. Ингээд нэг циклийг харахаар юм одоо тэнгуут магадгүй 20 оноос явсангийг харахаар ингээд яг 24, 25 дээр гарцсан. Тэгээ 26 дахь он дээр манайх тараас энэ боломжинд гарч байгаа ч гэдэг юм уу. Ач холбогдлын хувьд бас айгүй онцгой болж эхэлсэн. Тэгээд багийнхан залуучуудаа ч тэр ер нь бол бид нар нөгөө улирлын эхэнд одоо 10 хамгийн нэг ч хожигдох уу тэдэн хожил можил гэдгүүдийг ч гэсэн ингээд ярихаараа бас энэ өөрөө ингээд бас нэг тийм нөгөө 10 жилд 1-2 тохиох юм бас циклүүд байна. Тэгэхээр энийгээ хэдүүлээ бас ингээд хэд хүргэж чадхаар байна мэн гэдэг ч юм иймэрхүү байдлаар мотивацаас өгчээсэн. Одоо энэ жил бид нар бас финалд гарахын тулд одоо нөгөө сагсан бөмбөгийн эргэн тойрон нөгөө хэрүүлүүд болж байгаа шүү дээ. Эднийх цугтлаач гэдэг юм уу, спортоор юу байж болохгүй ч гэдэг юм уу. Яг тэр бол хүмүүний нөгөө спортын үзэл бодол одоо юунаас нь хамаарж байгаа. Бидний хувьд бол яг мэдээж номер 1 зорилгоо биелүүлэхийн тулд энэ чинь зөвхөн энэ жилийн зорилго биш. Магадгүй саяны ярьсан нөгөө олон тоо дата рекордуудыг эвдэх боломжууд байна. Клуб талаасаа харахад ч гэсэн бас ингээд нөгөө 3 жил дараалсан 2 удаа 3 жил дараалсан баг болно гэл маш олон зүйлүүдийг уялдуулаад хараад томоор нь ингээд дээрээс нь харахаар зүгээр нэг сэтгэлийн хөдлөлт ч юм уу тоглоод хожигдуулт хэрэглэц гэдэг ингээд дараа нь харамсаад өнгөрөхийн оронд эргээд харахад харамсахгүй байхын тулд одоо бид нар яг юу хийж чадах юм те магадгүй бидний хамгийн сүүлийн яг нөгөө том зохилт өгч чадах те боломжтой гоё үе байгаа гэж бодож байна. Тэгэхээр яг энийгээ маш их нөгөө нарийн төлөвлөж хоорондоо ярьцгаасан. Тэгээд одоогийн арга замуудыг ер нь сонгож явсан. Гэхдээ арга зам сонгоно гэдэг нь
зөвхөн энэ манай баг дээр байсан боломж биш. Бусад эхний 1 3 4 явжсэн бүх багууд дээр энэ боломжууд ерөнхий байсан. Тэгээд яг баг өөр янз бүрээр харсан баг, зарим нь зүгээр өөрсдөө 100% итгэлтэй ч юм уу те. Зарим багуудад итгэл найраа баг итгэлээ гэхэд энэ арга замаар ингээ явбал бас болох юм байна ч гэдэг юм уу те. Иймэрхүү арга замыг сонгоод одоо энэ өдрийн байдлаар ертөнцийн финалд гарсан байна. Зорилгынхан бас нэг 60 70 өрөө ер нь бол ороод ирсэн байна. Одоо мэдээж энийгээ 100 амжилттай дуусгахыг гэдэг одоо маш том зорилгыг миний хувьд бол манай баг одоо Сагсан мөгийг одоо хөлгүүд багийг дэмждэг те. Олон хүмүүс бас энэ дээр маш их хүлээлттэй хараа сууж байгаа л гэж байна. Яг тэгээд энэ зорилго зүгээр чиний сая ярьж байгаагаас ингээд сонсохоор Ахмад тоглогчид одоо Сэги та хоёр ч гэдэг юм уу ямар цаг үед тулчаад байгааг бол маш сайн ойлгож, залуу тоглогчид арай хөнгөнөөр магадгүй хүлээж авч ивэл тэдэрт бас их анхааруулж хэлж ямар энэ бас тэгж олон тохиолддог зүйл биш шүү гэдгийг бас нэг ойлгуулах талаас нь нэлээ ярьж хэлж байгаа юм байна гэж ойлголоо. Тийм. Яг тэгэл бид нар нөгөө бүх талаас нь л одоо янз бүрийн тоглоом нарийнаарч хэлж чинь заримыг нь одоо хэл хамаар жоохон дорнотлох байдлаар ч гэдэг юм уу те. Янз янзын югаар л ойлгуулах гэж хэлдэг те. Хатуугаар ч гэдэг юм ингээл жишээ нь ингээд одоо нал их та нар ингээд энэ олон тоглогчдыг ингээ харахад тэдэн өвн над авраг гэдэг медаль гэж ерөөсөө авч үзээгүй ч юм уу те. За нэг 70 орчим хувь над медалинд чинь авраг авч үзээгүй, зарим нь финалд шалгаж үзээгүй баг хүмүүс ч одоо хүртэл явж байна. Гэх жишээний ингээл нөгөө жишээгээр ойлгуулж байна. Та нар бол одоо гараагаа ийм гоё боломжоор эхлүүлсэн. Магадгүй одоо бид нар ингээл нөгөө Монголд одоо 6 аврагтай тэдэн тоглогч 7 8 тоглогч байна ч гэдэг юм ингээл ярьж байгаа шиг та нарын хувьд ийм залуугаасаа ингээд 2 3 аврага ингээд аваад эхэлсэн ч юм уу те MVP авцаа. Одоо ингээд та нар бол хүссэн үсээгүй бидний энэ рекордыг ямар ч нөгөө зовлонгоо эвдэх боломжтой. Бидний хувьд бол энэ ийм тооцоолыг юусоо тооцдоггүй байж байгаа. Зүгээр урсгалаараа явж ирсэн магадгүй нөгөө бүхэн айгүй сайнаар явсан болоод тэрөө одоо бурхны үеэрэл ярих юм уу те нэг темирхүү юугаар Азийг төстэй те их төссөн баг та. Тэгээд ингээ харсан чинь айгүй гоё олон гоё цаг үеүүдийг гоё түүх амжилтуудыг бий болгоцсон байсан. Тэгээд тэр маань гинт ингээд өөх ийм гоё юм биш үү гэдэг нөхцөлүүдийг одоо л бид нар харж байгаа ш. Тэгэн гутаа одоо ингээ эргцүүлээ батхад бид нар Сагсан мөг хуваагдaltaй хүнд хэцүүч гэдэг юм уу олон цаг үеийг өнгөрөөж явах тохиолдолд өөр сонголтуудыг хийгээ явсан бол энийг ч илүү олон болох боломжтой байсан ч тохиолдод байсан. Магадгүй тэр нь алдахыг ч үгүйсэхгүй байсан. Тэгэхээр яг тэр талаас нь залуучуудаа ч гэсэн та нар яг энэ талаас нь хараа те ингээд яг дараа нь юу бий болгосон ямар үнцэн бүтээсэн байх талаасаа мэдээж нөгөө цалин хангамж амжиргаатай холбоотой зүйлүүдээ бас ингээд тэнцвүүлээд явах нь айгүй зөв шүү мөв шүү гэдэг талаас нь зөвлөж байгаа л та. Яг чамаас их олон хүмүүс энэ талаар мэдээж асуусан байгаа. Би тэрийг бас харж анзаарсан. Гэхдээ ойлоо ярихаас өөр арга байхгүй. 7 аврагтай болоод ингээд бүгдийнхэн дээр гарах гэдэг л та. Түшинбаяр, Отгонбаяр, Мөнхбаатар, Азбаяр, Болор тулга гэдэг юм ингээд лигийн 31 жилийн түүхэнд хамгийн дээдлэн 6 л авцсан байгаа. 7 аврагтай болоод өссөн үсээгүй энэ ингээ ойрхон ирсэн байгаа үед ач холбогдол бас өндөрлөл гэж бодож байна би хувьдаа. Тийм. Энэ ч нөгөө бодог багт хүн болго яриад ингээд хөөш юм биш ингээд байгаа юм шүү. Чи юм уу линк юм байна. Сэгэд хоёр ч ингэчвэл баг нөгөө хамгийн өндөр амжилттай болох юм биш үү гэл ингээл яриад байхаар сүултээ ч нэрэж бодогдоод байдаг л болчтой юм байлаа. Гэхдээ яг хоо нэг одоо юу гэдэг энэ амжилтыг угаасаа нөгөө ямар нь хамгийн шилдэг вэ гэдгийг шалгуур одоо хүртэл нөгөө NBA Монголын сакс гэдэг юм бол дэлхийн саксанд ингээд нөгөө стил яригдаад байгаа болохоор тэрэн дээр нөгөө хэмжихэд одоо ч хэцүү байгаа юм чинь. Тэрэн дээр бол нэг амар бол одоо нөгөө яагаад байгаа юм аа. Шалгуур өгөхгүй. Тийм. Тэгвэр яг нь ер нь бол бас толгойд бол бодогдож байгаа. Тэгтээ бүр нэг амар заавал ингийн мингийгээд нэг тэрний дээр гарлаа гэдэг өсөөсөө л энэ чинь ингээд дараа нь хэн нэг нь дахиад энийг эвдэл цааш нь гаргаад явах юм тодорхой цаг хугацаанд л яригдах зүйл болохоор нэг тийм яахгүй байгаа. Одоо нэг амар хөөх гэл тэрийг нэг бодоодсэн. Тэр хүмүүс яриад хар их бодогддог л болчихсон юм. Яалч одоо үзэгч фэнүүд бидний үед бол ярих ёстой зүйл болчиход байгаа юм л та. Энэ өөрөө спортоо илүү сонирхолтой болгож энэ яриаг бид нар ярьж иж илүү амттай болоод байгаа юм л та. Тэгээ зүгээр миний бодлоор бол
дараа нь одоо 6 төрүүлчээд ингээд чамшиг ингээд 7 дахьынхаа боломж дээр ирээд ингээд ярьж байгаа тамирчин дараагийн 10 жил бас тийм олон хувь заяа тохиолдохгүй байх гэж бодож байна. Тэгэхээр энэ бол яалтчгүй бас ховор мөчлөлтөө. Тэгэд яг энэ одоо он жилүүдэд ар гэрийн дэмжлэг бол мэдээж маш чухал байгаа. Тэгэхээр ер нь чамайг анх одоо залуу тамирчин эхэлж байхад ар гэрийн дэмжлэг хэр байсан? Тэр одоо үеийн бэлгүүн ер нь яаж саксыг болгож яваадсан бол? Яг хөө бидний үед ч нийтлэхээр ер нь манай улс орны хувьд ч тэр те спортын хөгжлийн хувьд ч тэр ингээд жоохон ихэнх нь ойролцоо одоо төвшнөөс эхэлж ирсэн үе баг л та. Тэгээд нэх одоо илүү боломж идэртэй илүү нөхцөл дээрээс эхэлж ирсэн хүмүүс их хоорох. Бүгд л яг л нөгөө байрны гадаа шатан дээр тоглолтоос ахуулаад тэгээд яваа сургуулийн секц гэдэг юм уу те. Магадгүй нэг цөөн тоглогч нарт баг зэргийн нөгөө мэдээллийн жоохон давуу боломжууд илүү их олддог. Тэрнүүгээрээ гадагшаа одоо нөгөө сургууль сурах ч гэдэг юм уу те. Өөрийгөө дараагийн түвшинд гарах боломжуудыг ганц нэг тамирчдад арай илүү их олддог гэсэн болов уу гэж бодож байна. Тэгээд миний хувьд ч гэсэн бас нөгөө анх нэг хүүхдээ хасаа зорилго өдр бол одоогийн шиг юм нэг юм. Одоо үеийн хүүхдүүд бол бүгд нөгөө бас өмнө би нэг ярьжсэн NBA те Аз дэлхийн аварга болох боломжтой гэдэг ийм сэтгэл зүйтэй зорилготой одоо нөгөө юу болж шít бэлтгэгдэж шít хүүхдүүд. Тэгээд ер нь араасаа шилжүүлээ дараал ерөөсөө одоо бид нар чинь NBA-ийн орох тамирчин хизээвэ гэдэг л өдөр өнгөө хүлээж байна. Түүнээс ш одоо бид нар чинь NBA гэдэг бол нөгөө хурцаагүй мөрөөдлийн хэмжээнд байсан болооч одоо л хүмүүс ерөөсөө зорилго тавьсан энэ боломжийн дараа орох ч магадгүй эсвэл энэ чадахгүй бол энэний дараагийн энэ хөвгт боломжтой ч гэдэг юм. Ингээл араасаа энэ боломжуудыг хүлээж байгаа болохоор яг нөгөө хөгжил талаас бол маш их гоё Монголын сакс бол бахархалтай тий гоё төвшөнд хүрсэн байна. Тэр хувийн хувьд миний хувьд мэдээж нөгөө яг 10 жилээ төгсөөд Солонгос явах нөгөө боломж гарсан. Тухайд нөгөө Пак багш бас Монгол руу хүүхдүүд явуулж байсан. Тухайд надтай цугаас нөгөө Дан багш Инхбатар багш хоёр ер нь цуг нөгөө багам төргөөс үргэлжлүүлээ уурхачингээ баг дээр бид нам бэлтгэл сургалт хийж явах үед яг энэ нэг боломжууд гараад Монголоос нэг 2-3 хүүхдүүд скаутинг байдлаар нөгөө сонгоод явуулнаа гэдэг донгогийн их сургууль Монгол дээр л бид нөгөө сорил морил орж исэн. Тэгээд тэр боломж дээр магадгүй анх сонгогдоод тэр боломж олдсноороо яг миний нөгөө саксон бөмбөгийн одоо замнал болон өнөөдрийн одоо энэ амжилтанд хүрэх бүх одоо жимэн гарсан зам зураг нь одоо тэргээр ингээд нэгдээд гарсан болоо гэж бодож байна. Тэрнээс өмнө мэдээж нөгөө 10 жилийн багш нар ч юм те яг сакс руу оруулахад одоо манай ээжийн төрсөн эгч маань бас нөгөө бие тамирын дээд сургуулийн багш байдаг. Тэгээд чи ингээд бие тамирын дээд сургууль дээр очиод одоо бэлтгэлээ тэ тамирын дээд оюутнуудтай тэн зарим үед нөгөө лигийн багийнхан бэлтгэл гэдэг. Лаах дээр чинь бид гэж яг лигийн баг багийнхныг ойроос харж марж ирсэн үе тэгэл яг тэндээс нөгөө мотивац дээр авч эхэлж ирсэн үе бас нэг 7-8 дугаар ангиас эхэлж ирсэн. Тэгээд яг хуу цөөн тооны тоглогчид нөгөө гадагшаа явсан. Тэгээд тэр дундаас хамгийн арай илүү нөгөө үр дүнг өөр дээрээ би дээрээ болон одоо авч чадсан ч гэдэг юм уу те. Өөрсдөлтийг илүү сайн гаргасан хэдэн тоглогчийн нэг нь би зөвхөн өөрөө болов гэж боддог. Тэгээд тэр гадагшаа явсан сурч мэдсэн нүднээс нь биерээ тоолж үзсний хувьд нөгөө спорт дээр олон давуу талуудыг гаргаад те илүү сайн өндөр түвшинд тоглох нөхцөл байдал бүрдсэн болов гэж боддог. Солонгосын тэр сургалтын ачааллыг даагаад гараад ирсэн нь өөрөө маш том байсан. Би яа тэгэхээр бас шантраад буцсан тамирчид бас байдгийм байлээ л дээ. Тэгэхээр тэр өөрөө одоо хамгийн чухал юм байсан баг л та. Тийм. Ер нь бид нар чинь анх очиход чинь нөгөө Солонгос ер нь нөгөө яг зөв зааж чиглүүлэх тэрийг өөрийн биеэр мэдэрсэн хажуугаас зааж чиглүүлэхгүй байхын нэг сул тал нь яг бид нар дээр илэрж ирсэн. Бид нар нөгөө тухайн манай Монголын багш нарт тэр те хүүхдээ нөгөө гадагшаа явах нөхцөл бүртгэхээр явах уу гэж явуулж байгаа болохоос тэнд очиод ямар нөхцлөөр яаж байх маах те урттаа яг юм төрөх гээд байгаа гэдэг мэт нь ерөөсөө тийм тодорхойгүй. Юуцсан гадагшаа явах гэхээр тамирчин ч гадагшаа явъя гэдэг нөгөө багш дасгалжуулсан явуулчих тэгэл сайжраад ирнэ гэдэг юм уу. Тийм л хүлээлт зорилготой тухайд явуулцдаг байсан. Тэгээ одоо бол би жишээд ингээд Монголоос хүүхдүүд ингээд Японд руу, Солонгос руу, Америк руу ингээд аягүй олон хүүхдүүд
явж л байна л да. Тэгээ би асуугаад та нар яг очиод яах юм, аль сургууль руу явж байгаа юм гэхээр нэг сургуулийн нэр хэлж байгаа юм те. Тэгээ наа чи очиод нөхцөл нь ямар байх юм те. Төлбөр мөнгө нь хэн гарах юм, хоол хүнсийн хэн гарах юм, хэд удаагийн бэлтгэл хийх юм. Тэгээд энэ чинь амар олон хүндрэл бэрхшээлүүд гарна. Энэ болгоныг нөгөө шийдэх хүн хин гэдэг юм. Тэр мэрийг ерөөсөө яг нөгөө бидний одоо өмнө гаргаж ирсэн туршлагагүй мэдхгүй байсан зүйлүүд одоо хүртэл байгаа л байхгүй. Багш дасгалжуулагчийн гаргаж байгаа шийдвэрүүд нь гэсэн хүүхдээ юусан эцэгчүүд явж гэсэн хүүхдээ гадагшаа явуулъя. Гэхдээ явуулж болно. Гэхдээ очиод яах юм тэр үуч одоо чинь Азийн лигүүд бол ихэвчлэн одоо нөгөө юу нэрээ гайгүй болж байна л та нөгөө Азийн импорт гэдэг тоглох нөхцөлтэй бидний үед чинь тэнд сургууль сурна. Тэгээд яг төгсөөд шийдвэр гаргах болох үед тэгвэл иргэншлээсээ татгалзах гэдгийг анх явж байхад хинч багш нь ч мэдээгүй бид нар ч өөрсдөө мэдээгүй ч гэдэг юм иймэрхүү зүйлүүд ер нь толгох байдаг тий. Тэгээ сонголтын дээр очно гэдэг чинь ингээд одоо бол энэ нөхцлүүд нь арай гайгүй болцсон нөгөө түрүүний ярьсан Азийн импорт гэдгээр тоглож болж байгаа болохоор тамирчдээр гадны тамирчдад ер нь одоо Японы лигт бас одоо ингээд B2 дээр 2 3 тоглогчноос тоглох шиг байна. Одоо дотоодын лигүүдээс ч гэсэн нөгөө B1 руугаа Монголын тамирчдаас авъя гэдэг одоо манай баг дээр бол сэдвэнд тоглогчдоос ингээд ганц нэг ярианаар явж эхэлж байна. Магадгүй бусад багийн бас кор тоглогч нар бас яа нэрээ явагдаж байгаа байна. Тэгэхээр ер нь энийг багийн төвшөнд, хувийн төвшөнд, эцэгчүүдийн гэр бүлийн төвшөнд сайн хардаг холбооч гэсэн өөрөө энэ дээр бас оролцоотой байдаг байхгүй бол Монголын бүх кор, шигшээгийн кор тоглогчдор нь энэ боломжоор ингээд бүгд Япон, Солонгос, Азийн лигүүд рүү яваад өгвөл дотоодын лиг бас яг уу их хүч гэдэг юм уу. Тэндээ тэгвэл ямар нэгэн одоо төлөвлөсөн ч юм уу эсвэл болно болохгүй гэдэг болохгүй яа нэг гэсэн тэр шийдэл нь одоо ч тодорхойгүй байгаа тийм. Бодлогын төвшөнд бас нэг чиглэл байх хэрэгтэй. Энэ минийгсэн бид нар айгүй ярьдаг байх нь зөв юм байна гэж бодоод байгаа. Тэгээд одоо өсөөсөгөө яг энэ нөхцөлд нь үүсэхээр яригдах бах. Тэгтэл яг нөгөө тэндээ гэрээ ийцэн нэг нь явчихгод чамаг явуулсан энэс хойшх нь явуулахгүй ч гэдэг юм уу тийм. Ингэж болохгүй юм чинь одоо яах вэ гэдэг зүйлүүдийг бас бид нар одооноос амар сайн бодмоор юм шиг санагдаад байгаа. Тэгэхээр яг эцэгчүүд яг бүгд ингээд нөгөө одоо хүүхэд залуучуудыг гадагшаа явуулж байгаа аав ээж нар энэ талаар маш их сайн төлөвлөд урт хугацаанд яг юунд төрөх гээд байгаа их гээд байгаа ч гэдэг юм уу. Би саяас Америкаас ирсэн нөгөө FC Докиг бас ярьжсэн. Би тэр нөгөө шгшээ дээр цуг байж байгаа одоо Монголын лигтээ тоглоно гэдээ ярихаар нь ярьжсэн. Док би чамд зүгээр ингээд нөгөө юу ах амны өөр зөвлөхөд чи энэ сая тоглоно гэдэг чинь тийм маш олон хүмүүсийн нөгөө юу байгаа. Одоо айгу ховор боломж бас мөрөөдөл. Тэгээд чи одоо ингээ харахаар зурагтаа үзээ харахаар дотоодын лиг гоё юм шиг Монголд бас гоё тогломоор байгаа юм шиг болоод эндээсээ болох гээд байгааг чинь би нэг сайн ойлгохгүй байна. Чи гэр бүлтэйгээ ярьсан юм юу гэж бодож чинь гэж нэг халт яриад уул нь чи наатаа эцсийн үзээд чи NB-д орж чадахгүй байж болно. Тэгвэл чи ядаж драфтад нэрээ өгсөн гэ тэ. Өгөөд тэр чин чамд насан турш чи ингэж амар гоё том дагаж явах ингээд FKB дээр харсан ч гэдэг юм уу те ингээд энэ чинь драфт өгөө Титоны драфтаа нэрөөгд орж чадаагүй юм байна гэдэг. Тийм боломж одоо ингээд бас л нэг 2 3 хүүхдэр л олдож байгаа боломжууд одоо байгаа даа ш. Тэгэхээр энэ талаасаа ингээ хараад чи наатаа дуусгаа дараа нь Монголын лиг дээрээ тоглооч те. Ингээд бас зөвсөн. Тэгээд бас Токиод ч гэсэн би анзаарсан чинь ингээл би гэрийнхэнтэйгээ шийдцэн л гээл бүхэн оройтсны дараа л надтай л ярьжсэн. Тэгээд яг би бас тэрийг харчиж жоох харамсчихсан. Гэгччээний нөгөө айгүй олон кейсүүд гараад байгаа. Тэгээд энийг холбооноос магадгүй бодлогын төвшөнд ер нь Монгол хүүхэд залуучуудыг зөв чиглүүлдэг талаас нь ингээд юм зөвлөгөө тэр айгүй сайн бас өгдөг байх хэрэгтэй маань. Эсвэл энийг нөгөө хин нэг ингэж ярьдаг байх нь айгүй зөв юм байна гэж бодоод байгаа. Одоо залуу тамирчдыг ингээд зөвлөгөө өгөөд ингээд ярьж байгаа билгүүн таны хүн одоо тэмүүгээ сакс тоглож байна. Охин нь бас тоглож байна. Хүүхдүүдээ энэ спортыг ингээд тоглож байгааг энэ одоо бараг дасгалжуулагчийн хэмжээнд хамт яваад бэлдээд ингээд явахад ямар мэдрэмж төрж байна? Яг уу манай найзуудын хүүхдүүд айгүй эрт сакс руу орсон л да. Их нь аав ээж байгаа сакс. Манай хүүхдүүд сакс ингээд цуг үзэл байнга байгаад байдаг хэрнээ нэг тийм сакс руу яг уу саксчин болно гэж яриад байдаг гэсэн ч гэсэн нэг сакс руу хичээлх нэг анзаарахдаггүй байгаадсан. Тэгсэмдээ сая зүгээр яг сүүлийн 1-2 жил жоохон сургуулийн шгшээ мэгшээд орцсон ч юм уу. Магадгүй жоохон өндөр мөндөр болоод болохоор сонгогдчих магадгүй. Тэгээд би яг сүүлийн нэг хагас жил ер нь жоохон арай дөлхөө одоо сургуультаа Пакистан ч гэдэг юм уу уулзаж муулзаад нэг санаа тавьж мавдаг ч юм уу те. Өөрөө бэлтгэл хийхдээ нэг дагуулж хийлгээд жоохон за ер нь
ингэж болмоор юм байна. Магадгүй миний нөгөө өөрийн хүлээлт би чинь хүний биеийн хөдөлгөөн за энэ бол нэг цааш та нэг юм болохоор юм байна гэж хараад за та гэд ч юм уу нэг бодоодсэн зүйлүүд байсан баг. Тэгээд за ер нь дэми юм биш үү гэдэг ихнэртэйгээ ярих та тий. За яг өөрөө тэгээд тоглолтыг хүн харахад нэг байгууллагын төвчөнд тоглодог юм шиг байхтал ер нь болно шүү дээ. Нэг амар продакшн мөшөнд тэгээд айгүй бол миний хүлээлтэнд хүрэхгүй бол би өөрөө тэрэнд нөгөө би чинь багийнхан одоо нөгөө залуучуудыг айгүйх нөгөө шүүмжилдэг те чи ингэж шидэт на гар хөлч юм бол чи өндөр шаардлага тавьдаг. Тий би өмсөн хүртлээрээ чи мөнгө өмсөд гэдэг юм уу те өсөлгөөгөө яа угаа муугахаас нахуулаад нөгөө ингээд өө болгоны тэгдэг үн чи өөрийнхөө хөвгтөр амар олон юм анзаараад ихаар юм лээ. Тэгээ тэрэндээ өөрөө би стресстэй дэж магадгүй гэж таад нэг юу байхгүйсэн чи одоо нэг сүүлийн хагас чил айгүй жоох эрчимтэй байгаад харин жоохон дагуулад бэлдээд байгаа. Яг хоо мэдрэмжийн хувьд бол нэг зүгээр анзаарч харсан зүйл нь би болохоор за та ер нь нэг л хэцүү байна да гэсэн чинь хүүхдүүд өөрсдөлт нь айгүй хурдан өөрчлөгддөг юм байна. Тэгэн гот би амар хурдан өөрчлөлт гараад эхлэн гот нь яг хуу за бас байж болохоор юм байна да гэж бодоод одоо жоохон чиглүүлээд байгаа. Өнөөдрийн энэ одоо төвшөнд энэ өндөр амжилт үзүүлээд ингээд Батбүршний бэлгүүн ингээд аавынхын нэрийг дуудуулаад явж байгаад аав минь дэрэгд байсан бол гэсэн бодлоос төрдөг л бах та тий. Яг мэдээж хүн болгонд л одоо нөгөө эцэг хэрэг дуудуулах те. За тэгээд эцэг эхийн нэрийг алдаршуулах гэдэг зүйл айгу чухал. Тэгээд яг хуу залуу байхад харьцангуй тэрийг бага анзаардаг гэсэн бол одоо ингээл насаа их тусам хүний нөгөө анзаардаг мэдрэмж төр чи өөр болоод тэгэхээр тэрэн дээр илүү их ач холбогдол өгдөг. Тэрнээс яг одоо тэр мэдрэмжийг миний ойр дотн аав ээж минь ах トゥ ус ингээд нөгөө бахархаж ярьж байгаа ч гэдэг юм уу те. Тэр мэдрэмжүүдээс илүү гоё нөгөө мэдрэмжүүдийг авдаг болдог юм байлаа. Тэгээд яг ингээд байнгын одоо юу гэдэг Батбүршингийн бэлгүүн ингээл зарлуулаад дуудуулаад ингээл байгаа ч гэсэн сая сүүл бид нар нөгөө яг ингээд би шар ус босч одоо мэдрэгдсэн зүйл бол тэр нөгөө гавьяат тамирчин авахд яг тэр төрийн ордонд ороод тэн ч нөгөө ингээл зарлж байгаа хүний хоолоо тэр доторх ингээл хөгжим мэдрэмжтэй уур амьсгал ингээл яалтч ингээд амар сүрдэн байсан. Тэгээд нэг сүрдэн гэхээс илүү нөгөө тийм омогшилтой гэдэг юм уу те ингээд яг нэг одоо анх удаа нэг өөрөөр амар бахархаж байсан ч гэдэг юм уу. Гэхдээ нөгөө бахархах гэхээс илүү эцэг эхийн нэрийг ингэж алдаршуулж байгаад айгүйх нөгөө тэнд дуудуулж байгаад айгүйх гоё баярлжсэн. Авиас Сахилга бат хоёрын аль нь спортод хамгийн чухал гэж хэлэх вэ? Яг хүмүүс нөгөө одоо хөдөлмөр бараг нөгөө 80-90% те авиасал 10% ч гэдэг юм уу ингээл ярьдаг л да. Тэгэхдээ миний хувьд яг таны асуултаас асуухаар номер 1 нь одоо бараг бид нар ч нэг ингээл нөгөө контент тэгэл хоорондоо нэг нөгөө саксны маргаан гэдэг ухта ингээл нөгөө аль нь чухал мохол гэл янз бүр ярьдаг гэсэн чинь тэгээд миний хувьд зүгээр нөгөө өгдөл нь амар юу юм шиг санагддаг. Хамгийн чухал одоо илүү чухал юм шиг анзаарэгдээд байгаа. Тэгээд 1000 өгдөл нь байхгүй болохоор хүн хичээл зүтгэлээр одоо 1000 адилхан. Ер нь бол хичээл зүтгэлээ чинь бүгд ингээл нэг төвшин хүртэл нь хийх боломж байгаа байхгүй. Тэгэхээр илүү сайн өгдөлтөөр илүү сайн хичээл зүтгэл гаргасангууд нь илүү өндөр төвшөнд очиод байх боломж нь одоо арай өндөр болов уу гэж харж байна. За магадгүй зарим цөөн тохиолдолд бол үнэхээр нөгөө амар сайн мэдрэмжтэй өгдөлтөө хүмүүс бол за энэ бид дээр одоо йогчийг харуулж гэдэг юм уу те. Йогчийг бол би нэг амар нөгөө хичээл зүтгэл чармаалт. Гэхдээ тэр үнэ цаана яг юу гэдэг би бас нэг нүдээр хараг болох юм мэдгүй. Зүгээр биеийн хилэмж ингэж байгаа байдал эдрийг харахад бол мань нэг тийм одоо олон нийтийн өмнө бас тиймэрхүү байгаад байж болно шүү дээ. Одоо жишээ нь хүмүүс харахаар нэг ингээ нэг юм үл тоогоод байгаа юм шиг те. Бараг NBA аврагч гэсэн ингээл үл тоогоод байгаа юм шиг байгаад байдаг. Хэрнээ цаагаараа тэр хүн яг юу бодоод ямар бэлтгэл сургалтыг хүн нүдний даалт одоо яаж хийгээд байгааг мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр би зүгээр бас яг ийм гэж одоо төлөлийн үнэн зөв гэдэг шиг ярьж олж чадахгүй. Зөв миний хувьд бол өгдөл нь айгүй номер 1 чухал болов уу гэж би бодоод энэ дараа нь бол тэрхүүн тэр өгдлийг ямар хүн ямар төвшөнд хүртэл нь ашиглаж чадах уу гэдэг нь та нөгөө Сахилга бат хувийн одоо хичээл зүтгэл чармаалттай холбоотой зүйлүүд болов гэж. Би энэ асуултыг яагаад танаас асуусан гэхээр
энийг Азаа хэдүүлээ бас ярьжсэн Олимпиад ажилласан зуны дараа бид нар нэг зуны амралтаар явж байгаад Азаагийн хэлжсэн тэр үгийг би мартгүй. Том өөрөө хичээгээд бүх юм одоо ажилласан болвол тоглосон бүх жилдээ MVP авахаар одоо энэ тоглож байгаас илүү дээр түвшин тоглох зөндөө боломж байсан ч тэгж тултал нь хийхгүй ялангуяа санчиртаа тоглож исэн жилүүдэд санчирт илүү товтлогоонд оролцох боломжийг өгөөд өөрөө үнэхээр шаардлагатай үед нь тоглоод идэг гэсэн гээд тэр том одоо хүртэл байгаагийн саяны нэг сүүлийн өнгөрч байгаа жилийн хугацаанд Шгшээгийн төвшөнд харлаа, ESL-ийн тоглолтод харлаа, BCL-д харлаа, сая энэ плей-оффд харлаа. Тэгэхээр нөөгөөд байна гэж ойлгох уу эсвэл зүгээр яг шаардлагатай үед тэрийг бэлэн байна гэсэн үг үү? Яг хүн хүний нөгөө юм юу үзэл бодол гэх юм уу да. Одоо харизм гэх юм уу. Тэр яг нөгөө 10 хэдэн онд ч гэсэн яг иймэрхүү ярианууд ингээл багш тасгалжуулагчийн төвшөнд бол ярьдаг л байсан л да. Чи ингээд жоохон сайн хичээгээд MVP рүү яваач гэх хэрэг. Тухайд одоо гэх шиг нөгөө ийм юу байгаагүй байхгүй юу? Нөгөө одоо жишээ нь сая ингээд лигийн шилдэг 30 тоглогч гэхэд те яг миний хувьд бол бидний нэгээр орсондоо бахархалтай гоё байсан. Гэхдээ тэнд орж чадаагүй хэрнээ бидэртээ мөр зэрэгцсэн амар олон мундаг тоглогч нар бас байсан те. Үлдсэн те. Тэгэн гот яг тиймэрхүү зүйлүүд дээр чи нөгөө яг саяных шиг MVP нөгөө шалгуурууд дээр нь MVP тэд удаагийн авраг гэдэг юмнаар яригдаал те. Ер нь нэг сүүлийн 2-3 жил чинь ингээл ерөөсөө яг л нөгөө тоо дата ер нь NBA араас орж штэ. NBA чи өөрөө хэв шинж онцлог нь өөрөө яг 3 гой тоглолт гэхээс илүү дандаа нөгөө тоо датануудыг амар их ярьдаг те. Тэдэн 1960-70 оноос хойш анхудаа юу мүү гэдэг шиг ингээд одоо юу гэдэг энэ хоёрын харьцаа бараг 12 гэдэг ингээд дандаа зүгээр нөгөө 3 гой тоглолтоос илүү тэр датануудынхаа юунууд амар сонирхолтой байгаад байдаг. Тэгээ манай лиг ч өөрөө бас одоо яг тийм л болж эхэлж байна. Тэгэн гоц яг сүүлийн ер нь ингээд одоо анзаараад эхлэхэд жишээ нь сая FC-г ингээ харахад сүүлийн 3 жил 7 тоглолтод яг ийм нөгөө семи финал дээр одоо яг 7 тоглолтод гаргалаа гэдэг нь бас сонирхолтой тий. Тэгээ тэн дээрээ магадгүй хасагдлаа гэдэг нь хэдийгээр тухайн багийн хувьд хүнд боловч нөгөө спорт сонирхдаг хүмүүсийн хувьд яа нөгөө яг тэрний өмнөөс нөгөө шаналлах ямар хэцүү мэдрэмж вэ гэдэг зүйл мөл нь ингээд нөгөө айгүй сонирхолтой болж идэг те. Бодон сценарийн хоцсон анхудаа финалд гарах чинь гэдэг нь хүртэл айгүй сонирхолтой болж байгаа ч гэдэг юм уу. Тэгсээр хөлгүүтэй тоглохоор өмнө нь хоёр түрүү жил 7 тоглолт гээл одоо нөгөө амар гоё юмнууд ингээд ярьж харьцуулдаг болж байгаа нь айгүй гоё болоод байна. Тэгээд түрүү ярьсан нөгөө яг тэр залуу эд гоё одоо эрт хүчтэй тоглодог байх үед магадгүй иймэрхүү зүйлүүд нь илүү тод яригддаг ч юм уу те яригдахыг бид нар илүү сайн мэддэг байсан бол ойлгодог мэддэг байсан бол арай өөр байдлаар тоглодог байх ч юм уу те. Би эсвэл нөгөө Азаагийн нэг яриг хинтэл ярьчлаа да нөгөө PSN-ийн угаар лигийн дараа тайлбарт бэлгүүн манай бэлгүүн өөрөө ингээд жоохон ингээд илүү хүчний зөрүүтэй ч юм уу төвшингийн зөрүүтэй тоглолтын дээр ингээд өөрийгөө дайчилдаг юм аа энэ төр гэсэн юм ярьсан. Тэгээ би яг тэрийг хараад ер нь надаас жоохон тийм анзаарагдаад байдаг магадгүй би тэгээд зарим зүйл дээр тоглоом шоглоомоор ингээл өнгөрөөдөг ч гэсэн яг л яагаад ч л надаас нэг тийм зүйл яагаад нөгөө илрээд идэг. Одоо ер нь л илүү гэж бодцохороо тэгэл нэг тайвширсгээл би амраар ч юм ингээл өнгөрөөгд байх юм ажиглагдаад байгаа. Тэгээд сүүлийн зүгээр 3 жилийн хугацаанд бол манайх нөгөө бүрэлдэхүүн шинжилсэн. Тэгээд мэдээж залуучуудыг хөгжүүлээ, хөлгүүдийн цааш ирээдүйг ирээдүйтэй байлгахын тулд залуучуудаа боломж олгоё гэдэг зорилгыг номер 1-т тамирчид, СЭГ бидний хувьд ч тэр багш тасгалжуулагчдын хувьд ч тэр менежментийн багийн хувьд ч тэр бүгд дуу нэгтээр гар өргөж зөвшөөрөөд залуучуудаа маш их цаг боломжуудыг олгосон. Тэрний үр дүнд манай залуучууд өнөөдөр одоо топ түвшний хэмжээний одоо бэлгүүн сэргэлэн байсан байгаагүй одоо лигийг манлайлах хэмжээний мундаг тоглогч нар бас гаргаж ирж чадлаа гэж бодож байна. Тэгээд зүгээр хувийн дээр илэрсэн нэг асуудал нь тэгж нөгөө боломж олгохоор буцаад гадны коуч багш тасгалжуулагчтай хүлээн зөвшөөрөгдөхөө болж байгаа юм болоо да гэдэг ч юм уу нэг юм ажиглагдчихсэн. Тэгдэ гэлээгээд одоо юу гэдэг би болно юм штэ гэд нөгөө надаа минут өгөөч ч гэдэг юм уу те юм ямар нэг юм одоо таг үзүүл гаргахыг хичээгээгүй
хүсээгүй. Тэгээд магадгүй зүгээр надаа нөгөө саяны ESL-ийн тоглолт гэдэг юм уу, өнгөрсөн жилийн бодонсын тоглолт гэдэг юм уу, хэд хэдэн тоглолтууд дээр л нөгөө өөрөө илүү их жоохон хичээх шаардлагууд үүсчихсэн. Түүнээс ш одоо нөгөө одоо зүгээр ажиглахаар үнэхээр хөл гарна хөдлөхгүй үнэнд гүйцэгдсэн тохиолдолд бас хүн ингээд нервтэй дуурлаад байгаа тохиолдол байдаг. Гэхдээ миний хувьд бол харьцангуй бие бэлтгэлжилттэй бүхэн дажгүй байгаа болохоор мэдээж улирлын яг хүнд ачаалттай зүйлүүдэд мэдээж бүх залуучуудаараа ингээд төлхөө легионер дээрээ суурилж явуулаад мэдээж плей-офф финалийн зорилгоо биелүүлэхдээ өөрөө зүгээр залуучуудаа хэр хэмжээнд тус болоод ард нь яг хүчтэй байж чадах уу гэдэг дээр л ер нь бол сэргэлэн бидээр бол илүү фокус хийдэг. Яг энэ төвшөнд клубын төвшөнд тоглохтойгоо хэдэн жил байгаа гэж бодож байна? Яг уу яг ямар төвшөнд гэдгээс л хамаарат байна л да. Би зүгээр багийн одоо гол үүрэгтэй тоглогч байгаа. Үүрэгтэй тоглогчийн хэмжээнд байвал яг би энэ жилийг дуусгаад эх жил нэг бол байж болох болоо гэж бодож байна. Тэрнээс цаашаа ер нь бол яг одоо би дээр илэрч байгаа юмыг анзаархнаа ер нь бас жоох хүнд болов. Эсвэл бүр бүх ажил амьдрал бүх юмыг хойш нь тавиад фокуслж явал нэг 2-3 жил хойшлуулах боломж байж байгааг үгүйсэхгүй л бах. Гэхдээ бидний хувьд нөгөө одоо нэг толгороод байгаа гадны багш дасгалжуулагчтай ч гэсэн нөгөө ойлголтын зөрүүтэй байгаад байгаа нэг зүйл бид нар чинь одоо байгаа залуучууд чиг өглөө бэлтгэл, өдөр бэлтгэл, орой бэлтгэл гэдэг юм уу та ингээд full time байх ямарч боломжгүй цаг үед бэлтгэл хийж байгаад одоо яг тэр нөхцөл рүү шилжихээр яг нөгөө төрчлүүд үүсэж байгаа. Магадгүй ойлголцлууд нь гарч ийн тийм. Бид нар чинь нөгөө байнгын офс ажилч гэдэг юм уу ингээд өдөр тутмын нөгөө ажлын 8 цагийн үеэр заавал нэг ямар нэг ажлуудтай байдаг. Тэгээд ар гэрийн зохицуулах асуудлууд их байдаг ч юм уу. Тэгээд оройны бэлтгэлээр хамрагдаж байгаа. Миний хувьд сэргэлэнгийн хувьд ч гэдэг юм уу те. Манайд бусад залуучууд бол яг нөгөө про төвчний тамирчид шиг ингээд бэлтгэлээ гэдэг. Тэгэн гут менежментийн баг болон багийн удирдлагын төвшөнд бид нар хоорондоо энийг ингээд улирал эхлэхээс өмнө гэрээ мэрэн дээр ч гэсэн ярьсан иймэрхүү төвшөнд байна. Ингэн тэгнэ гэдэг. Тэгэн гут гадны коучч бид нараас яг нөгөө энэ одоо бэлгүүний яг өмнөд 6 удаагийн аварга MVP тэдэрт юусэн хамаагүй байгаа байхгүй юу? Яг адилхан шаардлага тавиад адилхан тамирчин бол адилхан цагт бэлтгэлээ гэдэг адилхан амраад ингээд ийм хүсэж байхаар баг дотор нөгөө яг асуудлууд хүндрээд эхлээд байдаг. Тэгээд тэгэхээр нь би дагуу эрэхтэйгээд би тэгвэл ингэхгүйгээд байж болтгоо. За коучийг уурлуулахгүй тул би ажил амьдралаа яад бас бэлтгэл сургалтанд яг нөгөө залуучуудтайгаа адилхан бэлтгэл цаг хугацаа зарцуулаад байх бас боломж үүсэхгүй байгаа. Тэгэхээр яг одоо нөгөө сүүлдээ бэлгүүн өөрөө хөлгүүд дээр одоо ингэж удаан байх нь одоо буцаад багт нэг юм сөрөг асуудлууд бас болж тийм зүйлүүд айгүй хилрээд байгаа. Тэгэхээр магадгүй одоо энэ удирлыг дуусгаад бас ямар шийдвэрүүд гарах уу гэдэг юм ингээл зүйлүүд бас яригдах байх. Ямар багш дасгалжуулагч байх уу, баг иргэцэл ямар зорилготой байх уу, энэ жилийн амжилт ямар яаж дуусаас хамаарат ч гэдэг юм ингээл олон зүйлүүд яригдах байх. Яг таны саяны хариултаас нэг асуулт ургаж гарч ирж байна л да. Тэр нь хэзээ нэгэн цагт спортоо орхих шийдвэр ганц таных байх уу эсвэл гэр бүлийн шийдвэр байх уу гэдэг асуулт. Мэдээж гэр бүлийн эхнэрийн ч гэдэг юм уу бусад одоо аав ээжийн саналууд бас орчны хүмүүсийн саналууд нөлөөлөх баг. Гэхдээ миний хувьд бол яг шийдвэр гаргахтаа гинт би өөрөө тэгэл ер нь бол сонь шийдвэрүүд гаргадаг болохоор ер нь л өөрөө шийдэх баг. Нэг юугүй тохиолдол би болиг л яах ч бол би бас өөрөө тухайдаа шийдэж магадгүй. Түүнээс нэг олон хүнтэй одоо би ингэж байгаа ч гэдэг юм уу багийн удирдлагуудтай ч юм уу магадгүй бүжигтай ч юм уу ярилцаж бол би яг гарахгүй болоо да. Сегитэй магадгүй нэг зөвлөл. Би сегитэй бол яг ийм хоёулахнаа байхад нэг нарийн юмнуудыг бол ярьдаг. Би бол ер нь ингэж байгаа шүү, ийм байгаа шүү гэдэг юм уу. Харьцангуй би сегитэй арай л өгч байгаа ярьж байгаа. Бүжигтай тэр талаар бол нэг зөвлөж байгаа юм яриг. Бус хүмүүстэй яриа бөгөө зөвлөгөө харьцангуй баг надад нөлөөлдөг л гэх юм уу те. Би одоо нэг олон жил амар одоо 14-5 жил ингээд цуг явцгаар энэ хоёр үнийг нөгөө гомдоохгүй ч гэдэг юм уу те сэтгэлд нь тийм онцгой мэдрэмж бас төрүүлчүүдээ гэдэг дээр ер нь жоохон эмзэгэлдэг. Нөгөө айгу юу гэдэг болгоомжлдог гэх юм уу. Тийм. Тэгэхээр
номер 1-т нөгөө Сеги юу гэж бодох бол Сегиг яах болмол гэдэг. Яаж хүлээж авах бол мэдээж бас. Тэгэхээр нөгөө талаар Сегич бас адилхан байдаг болоо нөгөө өөр санал ирлэхэд за Томыг хаяа явчих гэж бол толгойд нэх ордох ч юм уу те. Тэгэхээр одоо бид хоёр дээр аль нэгэн дээр нь тиймэрхүү нөхцөлж одоо өсөөсөг нөгөө шаргадаад ирэхээр эсвэл тоглохоо болий эсвэл одоо өөр баг рууч гэдэг юм мэдгүй нэг иймэрхүү нөхцөлд үүсдэхэд номер 1 Сеги яах бол бүжих яах бол гэдэг зүйлүүдийг илүү их бодох болол гэж бодсон. Тэгэхээр энэ яриа ер нь өссөөсөөгөө ойрын хугацаанд бас яригдаж магадгүй гэж ингэж ойлголоо. Энэ үрээд хоёлоо төр завсарлаа. Төр завсарлаад эргэж ирэхдээ тэгвэл Сагсан бөмбөгийн тамирчны дараах амьдрал бэлгүүний үед юу байх бол ямар төсөөлөл байх бол энэ талаар хоёлоо ярилцсан. Ингээд үзэгчдээ 9 хугацааны дараа ингээд уулзъя. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Монголын Спортаймент салбарыг үндэслэгч Уранган групп. Манай нэвтрүүлэгт иргэн 5 морил үзэгчтэй өнөөдөр бидний зочноор лигийн 6 удаагийн аврах Монгол Улсын гавь тамирчин Батбүшний бэлгүүн хүрэлцэн ирээд байгаа. Хоёулаа яриагаа цааш өргөжлүүлээ. Тамирчин том шийдвэр гаргах мөчүүд мэдээж маш олон тохиолдолд карьерийн туршид хасын хөлбөмбөг багт нэгдснээс хойш бусад багуудаас санал ирээд юм уу? Эцэг нэгэн цагт багаа сольчж магадгүй тим шийдвэртэй та нүр тулж ирсэн. Тулжсэн. Зүгээр яг зүгээр өөр багийн эзлүүд эсвэл нөгөө тамирчдын төвшөнд уулзаал чамтай уулзыг нэг одоо тухайн нөгөө банк салин мэлэн ч юм уу нэр ирж ирсэн. Тэгээд эхний нэг 2-3 жил мэлд бол бас тэрийг айгүйх боддог байсан. Тухайд нэг заавал хөлгүүд дээр юу гэдэг нэг 2-3 жил 3-4 жил болцсон үед бол нэг байнгын хөлгүүд дээр байх ёстой мостой гэдгийг ч нэг боддогчгүй байсан яг нөгөө. Тэгээд яг хөлгүүд дээрээс нөгөө цогоо байрцах тасгалж болох нэг хэлжсэн чи ингээд одоо энэ лигийн бусад тамирчдыг нэг анзаардаа ингээл баг сэлгээд яваад байгаа хүмүүс одоо ингээд зодог тайлаад ингээд харж яг аль баг дээр тоглож исэн би чи энэ багийн хүн шүү дээ. Нөгөө тэдний тэр багийн тэр гэж яриулах хэмжээтэй тоглогч айгүй цөөхөн байгаа зү. Яг өв гэж бас ойлгож болох нь тий. Тэгээд чи бол нэг хөлгүүд дээр одоо багийн ахлагчаараа болоод ингээд олон жил ингээд явсаар байгаа тий. Тухайд яхан бидний нөгөө саксны карьерт айгүй богинохоноор яригддаг байсан шүү дээ. Бараг 10 жил л. Тэгээ би бүр хатам автагаа нэг анх танилцаад яриалаа. Тухайд би 24-5 тал байж захт л үү. Чи хэд хүртэл сакс тоглохын гэхээр санаа зовоод ч юм уу. Ер нь тухайн нөхцөл байдал 30 мөч хүртэл тоглодог юм их ховор байсан шүү дээ тий. Тэгээд нэг 27-8-9 хүртэл тоглох байх гэл хэлжсэн. Тэгээд нэг үдсэн чинь 30 мөч хүрсэн. Тэгээд одоо чи юу 36-7 ч хүрчлээ. Тухайд ер нь тийм байсан болохоор нэг юм дахиад үсрээд нэг 4-5 жил тоглоод болох болон болоо гэдэг тийм хүлээлттэй байсан болохоор тэгж бодож ирсэн байж магадгүй. Тэгээд зүгээр одоо нөгөө ингээ нэг 7-8 жил рүү ороод эхлэхин гут ер нь тэгэл хөлгүүдээс нөгөө салах айгу бодолч багасаад эхэлдэг. Тэгээд нөгөө энэ дунд чинь яг саксны хүнд хэцүү цаг үед дээр бол улс төрийн те дарамт чахалттай холбоотой хэрүүл мөрүүлтэй холбоотой амар олон зүйлүүд байсан. Зарим жилүүд нь лигт тоглож чадахгүй хэмжээнд ингээд ганцаа багаараа ингээд лигийн гадна ганц үлгүүд гарцсан жилүүд байсан. Тэгээд тэр үед ч гэсэн ингээд өөр саналууд ирж байгаа үед нь тэрийг хүлээж авахгүйгээр ингээ хөлгүүд дээр үлдээд байсан болохоор за тэгээд нэг 18-9 оноос эхлээд ер нь над руу юунаар нэх багассан л та. За угаасаа одоо салахгүй байна. Бүр эсвэл яг санал тавил амар өндөр юм тийм нөгөө агрессив serious юм саналууд ганц нэг ирж байсан. Одоо тэгээд чи бүр ингүүл чамд ингийн гэдэг амар тохиролцооны тэгээд тэр нь өөрөө бүхэл бүтэн хөлгүүд багийг магадгүй доголдуулах хэмжээний ч юм уу юм ч өөрөө надад айгүйх хэцүү санагддаг болсон. Тэгээд за тэгээд сүүлийн нэг хэдэн жилүүд дээр бол юм ярианы төвшөнд ирж байгаа болохоос ш. За наач угаасаа ч ер нь явахгүй дээ. Одоо би хүмүүст тоглоом шагламаар яриад ингээд би ер нь данах руу орох ч бас ингээд тоглоом шагламаар чи юу гэж угаасаа хөлгүүдээс явтаа ч гэдэг юм уу. Тим хэмжээний үг л одоо Сеги бид нар бол энэ баг дээр үлдээсэн. Тэгээд хүмүүс ч гэсэн энэ хоёр бол угаасаа яагаад хөтлөхгүй л гэдэг бас нэг бодлыг төрүүлэх хэмжээнд л нэг багт байсан болоо гэж бодсон. Тэрс яг тийм саналууд бол зөндөө иржсэн. Янз янзын цаг үед тэр.
хасын хөлгүүд бэлгүүн сэргэлэн гэдэг ингээд бүр салшгүй юм одоо брэнд болтлоо хоногчод байна шүү дээ тий. Тэгээд одоо яа харахгүй энэ багийг энэ олон жил доктортаа авч явсан хөрөнгө оруулагчдын бас энд зөөсөр дурдах хэрэгтэй байх. Тамирчны замдалтаа мэргэжлийн тамирчид маш олон зүйлийг золиослдог. Зарим хүмүүс сагсаа тоглоод өндөр цалин аваад сайхан амьдраад ирнэ гэж хардаг. Энэний ард маш хэцүү хүнд даваанууд байгаа. Чиний хувьд хамгийн том золиос юу байсан гэж хэлэх вэ? Тамирчны карьерийг ингэж сонгож амьдрснараа. За яг амар том золиос гэхээр бас яг шууд хэлж бас мэдэхгүй байна. Зүгээр бид нар нөгөө спортын нэр хүн сагсан бөмбөгийнхэн нэр хүндийг нөгөө одоо сэвтэх тэм зүйлүүдээс маш их болгоомжлдог магадгүй миний хувьд. Ихэнх тамирчид бас хичээдэг боловч одоо чадахгүй ч гэдэг юм зүйлүүдээс гардаг болоо. Гэхдээ нөгөө сэвтэхгүй байгаа гэж бол хэлж чадахгүй. Мэдээж их бага хэмжээний хил аманд орох ч гэдэг юм уу, бусдад таалагдахгүй зүйлүүдийг ярих үйлдэлээр үйлдэлснэх бол зөндөө байгаа. Зүгээр яг саний асуусантай холбоотой гэвэл жишээ нь бид нар нөгөө одоо бид нар чинь ингээд нөгөө улс төрч гэдэг юм уу те ингээд өөр салбар руу ажил хөдөлмөр эрхлэх хэдэр дээрээ ч гэсэн нөгөө айгүйх болгоомжлдог болсон. Хүмүүс ингээл одоо тийм боломжтой тэхүү хаа нөгөө сагсчин чинь тэгж ингэж ингээл хүмүүс яриад байгаа шүү дээ ч гэдэг юм ингээд ийм болгоомжтой. Би өөртөө хөөхт байхын л нэг иймэрхүү бодолтой байсан. Тэр 17 молотод бид нар анх нөгөө Солонгос руу явж байхад тэнд очиод тэгж 17-8 төгт болоос жоохон л хөөхтэйсэн л гэсэн үг шүү дээ. Тэгж яхад бид нар нөгөө амар шантармаар хүнд үеэр байд ингээд бүр ингээд дэсгээ аргагүй. Бидний тэр үе бол одоо телевизээр ингээд яг кино ч юм уу ингээд яг гоё үзүүлж чаддаг бол үнэхээр амар юм хүнд цаг үеийг бид нар бол тоолсон нөгөө хүмүүсийн бүр хойд толгоонд буухааргүй ч юм уу те тэр үеийн дарамт чахалтууд одоо тэр нөгөө зодод зогтох ч юм уу те дэглэм гэж дэглэм тэр диктатур ч юм уу те тухайн солонгосын спортын соёл моёл бол амар байсан. Тэгээд тэр дундаас тэр амираасаа хамгийн хүнд өвсөн яаж ил өөний бид тэр амир нөгөө илэржсэн гэх юм уу тэрийг нь туулж өнгөрөөжсэн. Тэгээд өөнөөтөө би ингээл яриад бид тэр ингээл яа ятаас болох юмсан Монгол руу буцахсан ингээл амир их ярьжсэн зүйлүүд их байдаг ч гэсэн ягаад ч би тэрийн ярихаар одоо ингээд хоёлоо болохоор Монголын ингээд нөгөө сагсны дараагийн хүүхдүүдийн ингээд нэг юм хаачих юм биш үү гэдэг тийм болгоомж байгаад байдаг нөгөө тэр шийдвэрийг гаргуулж чаддгүй ингээд амар 3-4 жил өөнөө бараг 4 жил орчим ингээд дэсгэд хөргөжсэн болов гэж бол бодоод байгаа. Тэгээд тэр үед хүртэл нэг тийм мэдрэмж байсан болохоор одоо ч гэсэн надаа ингээд нэг тийм сагсны болон сагсан бөмбөгийн нэр хүндийг ингээд одоо өөрийн болон хөлгүүд багийн сагсны нэр хүндийг ингээд хил амд оруулахгүй байх талаас айгүйх өрнөл болгоомжлолтой байна. Яг энэтэй холбоотой би яг асууя гэж ирсэн зүйл нь за энэ чинь бөмбөг хөөсөн сагсчин штэ гэдэг нийгэм тогтсон нэг энэ хэвшмэл ойлголтыг сүүлийн магадгүй 10 гаруй жилд хамгийн ихээр өөрчилж байгаа хүмүүсийн нэг гол төлөөлөл нь та өөрөө байгаад байна л да. Тэгэхээр энэ өөртөө тогтоож барьж байгаа стандарт чинь нийгэмд бас тодорхой хэмжээнд нөлөөлж байгааг анзаардгүй. Би ер нь тэгэл ойр орчныхондоо сүүлийн за нэг 3-4 жилийн явд нэлээд анзаарэгдэж магадгүй нөгөө ядаж спортынхан болон ойр орчныхан хүрээлэлтэй нөгөө соён гэгэрүүлэх талаас айгүйх ярьдаг болж байгаа. Тэгээд тэр талаас ч илүү их нөгөө зарим зүйлүүдээ уншиж судалж, зарим нь сурч ч гэдэг юм уу те. Түрүүний ярьсан нөгөө спортынхан гэхээр нэг юм харанхуй бүдүүлэг зүг гэдэг нэг тийм үү. Наа чи нөгөө л нэг сагсчин штэ ч гэдэг юм уу. Эсвэл наа чи нэг тамирчин гэдэг тийм юугаар харахтыг айгүйх хүсдэг. Илүү их одоо нөгөө тэгтээ зөв хүсгүйгээд байх биш. Нөгөө хүсгүй байхын тулд бусдад тэгвэл арай өөр байдлаар хүлээн зөвшөөрөхийн тулд тэгвэл ямар яах ёстой гэдгээ айгуу сайн бодож тэрэн дээр янз янзын нөгөө шийдлүүдийг одоо гаргаж байгаа ч гэдэг юм уу те. Магадгүй хүн илүү их нөгөө гоё ярьдаг ч гэсэн хүмүүс яагаад нөгөө тэрүүний тэгвэл
диплом, магистртай байх ёстой ч гэдэг юм бакалавр. Тэр заавал тэрнтэй байх ёстой байна. Тэгжээж бас хүнтэй ярихад юм байна. Зүгээр нөгөө дипломтой байхаас гадна тэгвэл энэ хүн өөрөө яг юу яриад хүнтэй ингээд ярилцах чадвар матурнд тэгвэл ямар хөө төвшөнд байгаа наа гэхэд бол тэр зүгээр ингээд сайн ярьдаг болоё биш сайн ярьдаг болохын тулд тэгвэл яах ёстой юм те ямар юуг мэддэг байх ёстой юм гэдэг юм уу. Тэр чинь хүн ингээд илүү сайн мэддэг болох тусам ярих чадрууд нь илүү сайн хөгжөөд бусдаа нөгөө мэтгэлцэх те ингээд логикийн төвшөнд ярих одоо зүгээр ингээд сошиал дээр явж байгаа мэдээллүүдийг хараад энэ ийм байж тээ бас нэг ийм өнцгөөс нэгээд юм нэг ялгаж салгах жоохон чадвартай байх хэрэгтэй юм шиг санагдаад байна. Би өнөөдөр багийнхан дүүнерч гэсэн хэлдэг та нар амар гоё одоо гоё сагчд байна. Та нарыг одоо л ингээд бидний цаг үеэс илүү гоёор хүмүүс хардаг бол илүү хүндэлдэг бол илүү таньдаг болж байна. Гэхдээ та нар ийм чадруудыг ингэж сайжруулахгүй бол зөндөө олон гоё бизнес эрхэлдэг хүмүүсийн те олонний танил хүмүүсийн донд ороод гоё ороо яриад эхний 1-2 минут сагсаа ярьж чадна. Танай лиг юу болж байгааг бол ингэж байгаа. Чи тэр багт тэр мэрэг лигонор гэх нэг хэсэг 2-3 минут ярина. Тэрнээс хойш улс төр бизнес те нийгмийн асуудлуудыг ярихаар ингээд нөгөө ярихгүй, мэдхгүй юм чи ярьж чадахгүй ингээд сонсоод бид нар ч гэсэн залуудаа тэр мэдрэмжүүдийг аягүй их авдаг гэсэн. 20 хэд наснда ч юм уу те. Тэгвэл бид нар яг ганц би яриад байгаа биш. Магадгүй манай сагсанд одоо хуулийн эдийн засгийн талаар яаж байгаа олон мундаг сагсчид байгаа те. Одоо төрийн албанд ажиллаж байгаа. Тэгвэл нөгөө бүгд бас тал талдаа иймэрхүү зөвлөмжүүдөө өгж байгаа болоо тэдний нэг нь би өөрөө байж тэн дээр илүү их манлайлж оролцохыг л эрмэлздэг. Тэгээд яг саний зөвлөмжүүдийг ер нь залуучуудад хэлж та нар одооноос сошиал дээр юм ядаж зүгээр нэг шеэр хийхээ оронд дээр нь ягаад томьёолж зүгээр ийм болохоор ингэж нэг үзэл бодлоо бичээд одоо энэ юу гэдэг ингээд шинэ ерөнхийдөө уцрал ингээд болж байна те. Та нар энэ юу болж байна гэдээ ярих жишээний ч юм уу те. Ингээд засаг төр солигдох юм бол ингээд ярихаар намайг идэр ингээд би ингээд нөгөө тиймэрхүү талын улс төрийн юм ингээд сонсоод нийгмийн юмнууд ингээд сонсоод ингээд яхаар идэр нав ингээд ах одоо улс төр рүү орох чинь гэдэг. Би зүгээр тэгээ надаас айгүй хүмүүс тийм асууад байна. Чи одохгүй ер нь улс төр рүү орно борно гэвгүй би тийм байхгүй. Зүгээр би нөгөө яагаад чи ингээд энэ талын мэдээллүүдээ чинь би илүү сайн мэдчихэж одоо миний хийж байгаа ажил төрөл бизнестэй бүх зүйлүүдний дээр холбоотой харилцаа маралтай байгаа болохоор энэ талаар ядаж одоо бензин тосны хүн одоо нэмэгдэх үү те одоо хэр төвшөнд одоо хэдэн хувиар нэмэгдэх нь одоо дизель 4500 хүрнэ гэдэг ч юм уу те ингээд за 92 бол одоо арай яхан савлгаан гайгүй юм байна. Тэгээд яагаад гайгүй гэдэг нь тэгвэл ийм гэрээтэй болохоор 92-ийн хэмээ дизель болохоор одоо бирж мэрчээд байгаад өмсөх юм байна гэх юм уу. Ингээд энэ ч өөрөө би ингээд зайлшгүй нөгөө миний хийж байгаа ажлаа юу нэртэй холбоотой гэдэг нэг мэдэх шаардлагатай болдог. Тэгэхээр энэний цаана нөгөө улс төрийг тэгвэл яагаад бид нар бас ингээд мэдчихэж энэ дарга цэргүүд нь яах нь энэ ямар хүн зөв буруу юу ч гэдэг юм уу те. Түүнээс бид нар нөгөө за сонгол боллоо гэж ярихад таньдаг болохоор ирээд дэмжиж өгөөч гэдэг ч юм уу. Миний ингээд ажиглаж байгаа нөгөө олон танил хүмүүсийг харахаар энэ ингээд манай дүү байгаамаа ч гэдэг юм. Энэ миний таньдаг ангийн зөв хүн байгаамаа. Тий, энэ миний таньдаг болохоор дэмжээрэй гэдэг үнцгээс бас яриад байгаа айгүй олон хүмүүс байдаг. Тэгэхээр би тэрнтэй бол ер нь санал нийлдэг. Мэдээж хүн хүнд одоо ойр орчны маш олон танилуд байна. Тэр болгоноос дарга цэрэг ингээд одоо юу гэдэг нь дэвшиж байгаа хүмүүс олон байдаг. Гэхдээ бид нар өөрсдөө тэр хүмүүсийг тодорхой шалгуур үзүүлэлтүүдээр ингээд одоо ялгаж салгаа те. Энэ хүн одоо бодлогын одоо улс төрд гарвал одоо юу гэдэг бодлогын төвшөнд одоо ингээд ийм зүйлүүдийг хийж чадах юм байна гэдгийг өөрийнх нь одоо дотоод итгэл миний хувьд бол ингэж би чадна гэж бодсон болохоор энэ үнийг одоо дэмжиж байна. Тэгээ та нар бас ингээд дэмжээрэй гэдэг өнцгөөс бас яригчныг ондоо. Түүнээс өөрөө хэдэн зуун мянган дагагчтай тий сая дагагчтай ч юм уу 7-800 мянган дагагчтай тэгэн гутаа энэ миний таньдаг хүн шүү энийг дэмжээрэй гэдэг өнцгөөс бас ярина гэдэг чинь айгүй жоохон тийм юу байна. Иймэрхүү байдлаар би нөгөө ингээд нийгмийн улс төрийн хүмүүнд айгүй их яадаг тэгээд нөгөө их бодож нэрвчдэг ч юм уу те зүйлүүд айгүй их байгаад байгаа. Тэгээд тэрийг нөгөө миний ойр орчных их анзаарч манзаарахаараа энэ ер нь улс төр рүү ингэх хаа чи юм гэж юм яриад. Би тэр нөгөө одоо эрчим хүч те нар салхи мэлэг ус мусын тэр хэмнэх гэдэг иймэрхүү зүйлүүд дээр ч гэсэн айгүй их нөгөө нэрвчдэг. Одоо ингээл хий ингээд нэг зарцуулагдаад байгаа машин удаа хасаад тахтал ингээд нормалдаа л хасаагаа зогсоод тахтал ингээд нэг юм бухимдмаар цохолтмаар тийм ингээд нэг таагүй байгаад байдаг. Одоо ингээд манай бодолд бид нар бөөнөр байрлаж яхад 0-ийн нөгөө агарч болт нь ингээд асаал те. Тэгснэ нөгөө хоёр нь өөрөөсөө өрөөндөө өвтцэн байгаад байгаа байхгүй. Тэгээ би ороод
унтраад энийгээ эхлээд нэг унтраагаас гэж нэг хэлж үзэн тэгэл янз янзаар ч юм уу тайлбарлал. Иймэрхүү зүйлүүд айгүй их байж. Тэгээд тийм болохоор нөгөө миний ойр орчныхын зарим зүйлүүд дээр бол их нөгөө төвөгшөөдөг баг. Манай ихнэр бол очиостой ядаргаатай одоо өстой чи одоо юм байгаа юм чи өгсрүүл өстой. Плей болох юм байна өстой. Миний хэдэн хүүхдүүдийг өстой зовоох юм байна гэх ингээд тоглоом шогдмоор ярьж байгаа зүйл. Залуучууд орой болохоор мэдээ үзээ суучдаг гэд шоолоод идэг юм лээ. Тий. Цагийн үрд үздэг ч гэдэг юм уу тэгээ шоолоод идэг юм лээ. Сүүлийн нэг жилүүдэд би таны ингээ хажуугаас ч хараад анзаарч байгаа нэг юм байгаа нь саксны хүрээллийнхэн чинь нэг маш сайн мэдж байгаа тоглогч бэлгүүнээс гадна багийн хувьцаа эзэмшигч бэлгүүн гэдэг бас нэг дүр байгаа нь ингээд харагдаад байна л да. Тэгэхээр идэвхтэй тоглож байгаа үедээ багийн менежментэд оролцоотой байх нь тамирчны хувьар бусад одоо тамирчтайгаа багийн гишүүдтэйгээ харьцах таны харилцаанд ямар сөрөг зөрчил үүсгэж байна гэж харж байна. Ер нь энэ ингээд байх нь зөв юм болов уу? Яач наачаад яг манай баг дээр бол над дээр толгороод байгаа одоо нөгөө магадгүй спортоос одоо болохгүйтэй холбоотой маш одоо нөгөө хүнд асуудлуудын нэг болоод байгаа. Болж байна тий. Ер нь ингээд энэ шийдвэрийг бид нар нэг 22 оноос эхлээд гаргасан нөгөө спортын багууд хөлгүүд баг ч гэсэн тухай төрийн бус байгууллагаар явдаг гэсэн. Тэгээд би нөгөө өмнө 19 оноос эхлээд нэг хөрөнгө оруулалтын компанид ажиллаж эхлээд тэр хойд нөгөө анзаараад байгаа зүйлүүдийг ингээл явж байгаа. Тэр бид нар Shark Tank маркет гэсэн харж байгаад. Яг л хөлгүүдийн концепцийг харахаар спортын багуур яг энэ тэр концепцээр явж болмоор юм шиг санагдсан байхгүй. Яг хөрөнгө оруулалт ХГК болоод хувьцаагаа олон нийтэд санал болгодог ч юм уу эсвэл хэн нэг нь ингээ худалдаалах байдлаар ингэж ингэдэг юм ингээл толгойд байгаа. Тэгээ би тухайн өөр нэг хөрөнгө оруулалтын компанид байсан болохоор тухайн компанийн одоо юу гэдэг хүмүүстэй ярилцаад ийм боломж байгаа юм шүү. Та нар сонирхгүй гэдэг анх ингээ хэлэхэд эхэндээ нэг боддгоосэн. Тэгээ тухайд маа сагсч өөрөө бас жоохон нэгэн давантай байсан болохоор хүмүүс нөгөө сагсаас айгүй жоохон төвөгшөөдөг үе байсан. Тэгээд бид нар холбооч хоёр талдаа нөгөө заал тахны хэрүүлүүд болоод төр засгаас ч оролцоод энийгээ шийдэхгүй бол лиг чинь хийлэхгүй заалын өгөхгүй мөхгүй гэх хүндрэлүүд гарч ирсэн. Тэгээд тухайд одоо нөгөө тамирчтай холбоогоор бид нар нэг буундаа нэг за хэдүүлээд өгөө лигийг хийх энэ хоёр талын эвцэлдэж чадахгүй бол хэдүүлээд донд нь юу нь болоод гүүр нь болж байгаа нэг ингээд нэг аргыг нь олох гэж үзье гэж ярьж байгаа. Бид нар тэр нэг янзтай дээдлиг гэдгийг анх нэгдсэн лигээд юудтаач нэг 12 или 3 багтаагаар спортын дуурданд хийлгэх гээд тэгээд бас нэг төр засгаас тухайн төр өдөрлгүүдээс дэмжлэгүүд авч иж бид нар нэг юудс нэг юм амжилттай тэр лигээ бол хийгээд дуусгаж байсан. Тэгээд ер нь бол нөгөө сагс жоохон жигдрээ тэр үедээс эхлээд нөгөө спортын багц гоё байгаа зү ингээч тэгээч гэдэг мэдрэмжүүдийг өгж байгаа анх нөгөө ХГК болгоё гэдэг шийдвэрийг яриад ХГК болгоод ингэж болох юм байна. Гэхдээ өмнөх нөгөө биднийг одоо энэ олон жил хөрөнгө оруулж байгаа Хас банкыг яах вэ те SBL-ийг яах вэ одоо энэтэй хөрөнгө оруулж байгаа энэ компаниудаа яаж уулзраа болох вэ? Яг нь мэдээж төрийн бус байгууллагын хүрээнд төвшөнд явж исэн ч гэсэн мэдээж зөвшөөрөл авах хэрэгтэй ингэ тгийгээд тэгэл тухайд бол ерөнхий байдлаар л ярьсан л да. Бид нар ингээд та нар угаасаа энийгээ цааш маллаад аваа яв те бид ХГК болгох нь өөр ашигтай байвал мэдээж бэлгүүн сэргэлэн бүжээ та нар энэ ярд бүгд байгаа тохиол бид нар итгэж байна гэж банкнаас бид нар зөвшөөрлөө өгчээсэн. Тэгээд ингээл явсан. Одоо ингээ харахаар нөгөө тэр үед нэг хүн анзаардгүй байсан ингээд нөгөө тэрний дараагаас UG Arena бий болоод те шинэ холбоо бий болгоод төсөв санхүү шагналын сан тэрбум гээл ингээл эхлэн гот багуудын төсвүүд 2 3 тэрбум рүү хүрээл нөгөө саксны баг гэдэг чинь үн цэн нь ингээл амар мэдрэгдэл эхлэн гот бас янз янзын нөгөө комплейнүүд бас гарч ирдэг нөгөө оролцогч талууд нь хоорондоо хэрэлдэх байх хэрэгтэй нөгөө үйл ойлголцох ч юм уу тиймэрхүү зүйлүүд гардаг. Аль нэгнийх хэрэгжлүүд нэг бага хэмжээгээр зөрчигдөж эхэлдэг. Таалагдахгүй зүйлүүд нь олон болж эхэлдэг. Тэгээд ийм зүйлүүд гарч ирсэн. Хажуугаар нь нөгөө бэлгүүн чинь өөрөө энэ одоо хувьцаа эзэмшиж байгаа компанийн одоо харилцаа хамааралтай хүн юм байна штэ. Энтэр ч гэдэг юм уу те. Тухайн үед яг хуу яг ингээд энийг анх бий болгож байхад NBA дээр ч гэсэн тэгвэл яг тухайн тамирчин тоглож байгаа үедээ тухайн багийнхаа хувьцаа эзэмшиж болно болохгүй гэдэг мэдрийг чинь судалж үзчихлээсэн л та. Тэг яг сэргэлэн пүүж авах бид гурав дээр бол мэдээж нөгөө шинээр ХГК болгоход тодорхой хувуудыг ингээд санал болгоё. Тэгээ мэдээж нөгөө клуб дээр гарч байгаа тодорхой хэмжээний эрсдлүүдийг
санхүүгийн хувьд санхүүгийн сахилга бат санхүүгийн доктортой байдал гэдэг чинь бас номер 1 зүйлүүд байгаа болохоор ККК болцохоор яг уу тэндээс гарч байгаа өөрөөр алдагдлууд гэдэг бол бас зарим тохиолдолд яг тухай одоо л бид нар жоохон үр ашигтай ажиллах гэдэг юм шиг боловч ерөнхийдөө яаж ямаа барих уу гэдэг зорилготой л байсан шүү дээ. Тэнгууд дандаа л жил бүр л тодорхой хэмжээний алдагдлуудтай байдаг. Тэгэхээр тэрийг эзэмшиж байгаа хуваараа тэгвэл том хувьцаа эзэмшигчтэйгээ дүүцүүлж өгөөд чадах юм уу гэдэг нэг асуудал гарсан. Тэгэхээр хувь эзэмших нь гоё боловч тэгвэл тэрнтэйгээ дүүцүүлж чадахгүй бол яах вэ гэдэг зүйлүүдийг яриа. За тэгвэл та надад нэг юм нөхцөл ингэж өг юм уу гэдэг юм дээр яригдчихсэн. Тэгээд яг одоо ингэ явчихсан. Саяны ярьсан шиг тэгээд нэг хувь эзэмшдэг болохоор хувьцаа эзэмших кор хувьцаа эзэмшигчтэй одоо харилцан хамааралтай болохоор миний нөгөө өмнө нь одоо юу гэдэг өөрийнхөө үзэл бодлоор баг дээр гаргадаг байсан одоо амбиц те эго шийдрүүдийг ингээд магадгүй дасгалжуулагч нар маань харангуйтаа ойлгодгоо те наа чи нөгөө өөрийнх нь давуу эрхээ ашиглаад ингээд байгаа юм биш үү гэдэг л өнцгөөс харагдаад байна гэдэг нь айгүй хэцүү болдог. Тэгээд уул нь бол би яг хувь хүн талаасаа ч тэр өөрөө шийдвэрээ гаргаад тоглохгүй таалагдж гин гэдэг юм амар нээлттэй хэлж мэлдэг те. Тийм байсан чинь ийм нөхцөл байдалд орохороо бүр би нөгөө юм хэлж чадахгүй байдаг те. Ойр орчныхондоо шаардлага ч юм уу болгоомжлуулагчтай ч гэсэн би одоо жишээ нь үнэхээр болохгүй байгаа юм болохгүй штэ гэд хүчтэй хэлж чадхаа болцсон ч юм уу те. Хүчтэй ч юм уу уурлаад наа чин буруу штэ гэж хэлхэл юм бол нөгөө давуу эрхээ ашиглаад ингээд дуграад байгаа юм шиг нөгөөд маань хардаг болсон. Наа чи угаасаа ийм болохоор наатад чи яаж чадахгүй хинт сольж чадахгүй болохоор л ингэж байгаа гэдэг. Сүүлдээ нэг тийм шуум ярианаар ч надад их сонсогддог болсон. Тэгээ ойр орчны хүмүүс маань ч гэсэн ингээд ийм бэлс бол юмнаар ингээд нөгөө яригддаг олон яригдаж эхэлсэн л дээ. Тэгээд зарим зүйлүүд дээр бол за бүр болоод ингээд явчихъя гэсэн бодлоод сүүлийн 2-3 жил хэдэд гарсан. Тэгээд яг хуу юутай ч ингээд өнөөдөр хүртэл байх нь байж л дээ. Яг хоо энэ бас нэг юугаар илэрж байгаа ах л да зүгээр миний анзаарж байгаагаар одоо юу гэдгийг хин нэгэн тоглогч хасын үлгүүд багт ирэх явах тий тэрэн дээр магадгүй ингээд оролцоотой муу гэсэн юм одоо өсөөсөг энэ ингээд яалчгүй бас нэг хинэж бодох өнцөг болчиход байгаа юм л да. Гэхдээ би энэтэй ингээд холбоод асуух миний асуулт нь бүжээ сэги таагуруу одоо ингээд үлгүүд багийн сагсан бөмбөгийн шийдвэрт болоод мэдээж бас хамгийн чухал хүмүүс нь байгаа. Хасын үлгүүд багт хин нэг шинэ тоглогчийг илсүүлэхэд тавьж байгаа шаардлага энэ ер нь яг ямар шүү байдгийг бол юун түрүүнд ер нь залуу тамирчдыг сонгож авахд юугийн илүү анхаардаг вэ? Ер нь хөлгүүдээр гарч байгаа ямар ч шийдрүүдээр бид гурвын хувьд бол мэдээж одоо нөгөө туцын урал дээр ч гэдэг юм уу саналын эрх бол байн байгаа. Мэдээж шийдвэрийг бол нөгөө шийдвэрт бол зарим тохиолдолд нөлөөлөхгүй тохиолдол байгаа. Санал бодол нийлэхгүй тохиолдол байгаа ч гэдэг юм уу те. Зүгээр яг хуу шинэ дасгалжуулагч, шинэ тамирчин багт илсүүлэх, эсвэл хэн нэг явуулах шийдвэрүүд бас мөн л саналын хэмжээнд бид нар дээр яригддаг. Шинэ залуу тамирчдыг авахд бид нар яг хөө илүү нөгөө дуршлагтай гэдэг талаасаа бид нар дээр бол олон давуу талууд байдаг. Яг гэвэл ийм хүн чинь инхээр ирэхээр ингэдэгтэй. Легоноор сонголтын дээр ялангуяа бүр номер 1 бидний яг зайлшгүй шалгуур болгоод ийм шалгуурыг хангахгүй бол яагаад чахгүй гэдэг одоо маш хатуу юмнор бол мэдээж байдаг. Тэр тоглогчийн мянга амар сайн өндөр оноо авдаг талент гэдэг нь бол хамаагүй ч гэдэг юм уу те. Тэгэхээр бидний номер 1 энэ шалгуурыг хангадаг. Эсвэл ийм хэв шинжийг заавал бүрдүүлсэн тоглогчийг авна гэдэг тиймэрхүү зарчмуудаар явж байгаа. Харьцангуй манайх тэр тал дээр илүү их жоохон ардсан гэдэг юм уу нээлттэй байдаг. Тийм болооч тэр бидний одоо магадгүй 22 оноос хойш ХКК болгож өөрчлөсний үр дүнд бид нар одоо 4 жилийн нэгдэн хүрэл медаль 3-д нь авраг авсан ч энэ өөрчлөлтийг хийж чадсанараа. Гэхдээ энэ өөрчлөлтийг хийх гэдэг нь нөгөө олон жилийн баг дээр байснараа нөгөө л сэргэлэн бүжээ бид гурав дээр бас хамгийн их нөгөө дарамтууд нэрдэг. Магадгүй тэрийг дагаад бид нар ойр орчны цугныг баг тоглож байсан, олон жил тоглож байсан найз нөхдөйгөө багаас одоо чөлөөлөх явуулах шийдрүүдийг одоо нөгөө тухайд гаргасан үед байгаа. Тэнгуут энэ маань нөгөө Монголын сагсанд энэ шиг гадны лиг үүсгэх нөгөө солилцоо 8 тамирчин чөлөөлөх хэдэр нь тийм нөгөө нээлттэй хүлээн зөвшөөрөгдөж чадаагүй байсан. Тэгэхээр маш олон улсуудыг эмзэглүүлсэн, гомдоосон
тэр зүйлүүд нь буцаад бид нар дээр нөгөө гомдлуулж буусан маш их ирсэн те. Оо наа чи ингэсэн найзгаа манийгаа инглээ гэдэг зүйлүүд маш их яригдсан. Тэр нь ингээд айгүй хамгийн хэцүү мэдрэмжүүд нь байдаг болсон. Мэдээж менежмент болон удирдлагын төвчнийхэн бол тэрийг нөгөө яг ХХК талаасаар явахаар тэд бол бизнес гэдэг талаас нь харж байгаа болохоор тэн дээр зүгээр л энэ чинь байх ёстой зүйлстэй гэж шийдвэрүүдээ гаргаа явцдаг. Яг нөгөө эмзэг зүйлүүд нь бид нар дээр л айгүй их тусдаг. Тэрнээс л одоо найз нөхдүүдийн хувьд ч гэсэн одоо илүү хүнд ирсэн ч юм уу те. Харилцааны асуудлууд маш их эмзэг байгаа. Яг магадгүй би нэг бол урт хугацаанд цаг хугацаа илүү их одоо нөгөө эдгээгээд буцаад хэвийн төвшин ойр дотн болох руу чиглүүлэх болов гэж харж байна. Монголын сагсан бөмбөгийн холбооны одоо шинэ удирдлагууд ажиллаа аваад явж байгаа. Энэ одоо 4 дахь жил рүү ороод явж байна. Мэдээж энэ хөгжлийн явцад бас уналт босолт олон зүйлийг туулж байгаа. Тэгэхээр яг одоо Монголын сагсан бөмбөгийн хөгжлийг лигийн тэмцээний түвшинд болон мөн шгшээ хогийн түвшинд чи өөрөө яг дунд нь байгаа хүний хувьд юу гэж харж байна те? Сайжруулах зүйлсүүд мэдээж байгаа. Тэгэл ерөнхийдөө би сагсны өнөөдрийн хөгжил дөрөсөл номер 1 2 зүйл байна л да. Ерөөсөө яг өсрөнгөө бусад холбоод болон багийн спортууд одоо бусад спортуудаас тасархаа ингэж хөгжихэд нэг л хоёр л давуу тал. Нэг нь ерөөсөө дэд бүтц буюу юуж арена бий болсон. Банк арена. Хоёр дахь нь бол ерөөсөө шинэ холбоотой. Шинэ холбоо өөрөө бусад холбоодууд бол шинэ холбоо, шинэ бүрэлдэхүүнтэй болж байгаа тохиолдол зөндөө байгаа шүү дээ. Гэхдээ тухайн холбооны өөрөө нөгөө чадамж нь ямар байгаа вэ гэдэг бол манай сагсал одоо бусад спортуудаас тасархаа одоо чадамж айгүй сайтай байгаа. Гадаад харилцааны хувьд, санхүү мөнгөний хувьд ч гэдэг юм те. Гадаад харилцаа мэдээллийн хувьд мэдээж сул тал болон зарим хүмүүсийн эрх ашиг зөрчиж байгаа тохиолдлууд бол байгаа. Тэгээ энэ бол өөрөө нөгөө яг туулах жамал болов гэж бодож байна. Ингэжээж илүү их хүмүүс бүгд дүрм журмдаа зэгцтэй орох ёстой гэж бодож байна. Магадгүй сайжруулах зүйлүүд нэг бол илүү их нөгөө мэдээллүүдийг ил нээлттэй тод болгодог байх ч гэдэг юм уу. Тиймэрхүү ганц нэг сул талууд надад зүгээр ажиглагдчихж байгаа. Угаасаа сайн байгаа юу муу байгаа гэж ярьж болохгүй байгаа болохоор 10 одоо тохиолдлын 8 сайн 2-1-ээс 2 ч юм уу одоо сул талтай зүйлүүд бол би энэ шинэ холбоон дээр байгаа болов гэж бодож байна. Тэгээд энэ хоёр арена холбоо хоёр маань байснараа л одоо Монголын сагс өнөөдрийн төвшөнд маш богино хугацаанд одоо хөгжиж одоо Монголын хүүхэд залуучууд спорт сонирхчдыг одоо энэ нийгэмдэр болж байгаа одоо байнгын харанхуй одоо нийгэмд одоо жишээ нэг 1-2 одоо нөгөө гэрэл гэгээтэй мэдрэмжтэй өгдөг. Магадгүй хамгийн маркетинг талаас хараад одоо Монголын сагсан бөмбөгийн холбоо лиг шиг одоо ийм 7-8 сар үргэлжилдэг ийм урт хугацааны контент юм уу бол бас ховор болов гэж би харж байгаа. Бусад холбоодуудын лиг бол магадгүй нэг дунджаар 2-3 сар үргэлжилдэг ч юм уу те. Тэгээд их зүгээр ажиглахаар их жоохон айгүй нөгөө манаа нөгөө л нэг хуучны нэг 10 жилийн өмнөх лиг шиг л юм зохион байгуулалттай яваад байгаа тий нөгөө хөгжлөө төрийн анзаархаж байгаа тиймэрхүү ажиглагдаад байгаа. Манайх бол яалтчгүй бид нар сая Азийн клубүүдийн лигүүдээр явлаа. Ер нь Азийн ихэнх орноор бид нар нөгөө хөлгүүдийн олон улсын тэмцээнээр тоглоод явлаа л да. Тэгээд тэн дээр нэг ажиглагдсан зүйл бол манайх за нэлээд олон зүйлүүдээр ер нь илүү болцсон юм байна гэж би харсан. За Япон болон Солонгосын лигүүдээс яг нөгөө хөгжил юуны баг зэрэг доорож магадгүй те одоо санхүү мөнгөний хувьд ч гэдэг юм уу. Ер нь бусад орнуудаас бол ихэнхээс нь бид нар өмссөн зүүсэн ууж идж байгаа те арын албаны ажиллаж байгаа ч гэдэг юм уу те ингээд тамирчтай ер нь бол ингээд ажиглахаар танаа локал тамирчид бол бусад багуудаас сайн байна. Импорт дээр бол мэдээж яг цалингийн санхүү мөнгөнөөстэй холбоотой жоохон төвшингийн зөрүүгээр гарч байна. Танаа локалууд бол бус багуудаас давуу байна гэдгийг танахаас ингэж гоё хөгжсөн байна. Танахыг ер нь ингээд заавал энд ороосаа гэж бодож байна ч гэдэг юм уу те. Ингээд айгүй гоё зүйлүүдийг айгүй сонсож байгаа. Тэгээ энэ болгон чинь зөвхөн ганцхан хөлгүүдийн ч юм уу те эсвэл хин нэгний
хичээл зүтгэс бий болоогүй. Яг ингээд нийтээрээ Монголын сагсанд гарч байгаа маш том өөрчлөлтийн үр дүнд энэ болгон бий болж байгаа гэж харж байна. Ингээд миний өнөөдрийн сүүлийн асуулт Батөрчны бэлгүүн Монголын сагсан бөмбөгт таны үлдэх өв юу байгаасаа гэж та хүсэж эсвэл төсөөлж байна. Энэ бүх юм дууссаны дараа. Ер нь тэгээд хүн нөгөө хийсэн бүтээснээр бахархах ч гэдэг юм уу те ямар юуг бий болгож чадсанаар л одоо ингээд нөгөө амьдралын утга учир мөн чанарууд нь л одоо илэрдэг юм шиг байна. Тэгээд би тэрийг одоо хүн ингээд нас ахих тусам илүү их олон жил тоглох тусам спорт дээр ажил дээр амьдрал дээрээс ингээд олон зүйлээс анзаарч л байна л да. Тэгээд зөвхөн спорт төлөвлөгөөн дээр өөрөө гэр бүлээ яаж гэр бүлийн одоо соёл те спортын соёл ингээд бүх талаас нь ингээд хараад үзэхээр яг гой зүгээр жишээ болгоод тайлбарлахад би бас энэ шиг айгүйх ярих дуртай нөгөө 5-10 жилийн дараа би ингээд хүүхдтэйгээ сагс үзэх гээд ирэхэд манай хүлгүүд баг ингээд нөгөө доминант хэмжээнд те өндөр дэвшин ингээд одоо өнөөдрийн гаргасан түүхүүд нь өшөө ариун болцсон те яг л нөгөө Lakers Boston шиг те одоо Lakers-ийн Kobe гэдэг шиг те тим хэмжээний нөгөө баг нь ингэж гоё үн цэнтэй байгаасаа гэдэг л ер нь бол маш их эрмэлзэж байгаа. Тэгээд энэ маань ч бас дасалтахгүй, доголдохгүй, үр дүнтэй байгаасаа гэдгийг бол маш их хүсдэг. Тэгээд тэрийг 10 жилийн дараа ирээд яг тэр мэдрэмжээ ингээд аваад хүүхдүүдтэйг яриад аавны баг тоглож ирсэн. Энэ ингээд миний зураг бичлэгүүд байна ч гэдэг юм уу те. Ингээд ийм штэ энэ манай баг штэ гэдэг ингээд ярих хэмжээний гол нь манай баг гэдээ ярих нь айгүй надаа гоё үнцэнтэй байх болоо те. Аавынхаа тоглож ирсэн баг штэ гэх. Тэгээд тэндний эрэхтэн нөгөө багийнхан ихэнх хүн дээр нь одоо үр хүүхдүүд ингээд өөрийнхөө аавынхан хийж ирсэн ингээд зургууд нь тэр нөгөө амжилтууд нь ингээд харагддаг ч юм уу те. Тийм л зүйлийг ер нь бол одоо одоохондоо миний яг харж чадж байгаа хэмжээнд бол зүйлүүдийг харж байна. Тэгээд тиймэрхүү зүйлүүдийг л илүү их бий болгосоо гэж бодсон. Сая би энэ жилийн нөгөө металл одоо хөгжлөөр унахаар бас нэг зүйлийг бас хараад болгоомжилчлээ. Хэрвээ хөлгүүд дээр ийм тохиолдол гарахгүй байх талаас тэгвэл одоо бид нар бас юу гэсэн анзаарч явах хэрэгтэй байна. Түүнээс биш доминант дээр байна гэд байгаа ч гэсэн нэг хоёрхон алдаанаас болоод ийм хэмжээний юу бас эрсдэл гарах юм байна ч гэдэг юм уу те. Боломжтой юм байна. Боломжтой юм байна гэдгийг одоо маш сайн ажиглаж байна. Тэгэхээр ийм эрсдэл гарахгүй байхын тулд тэгвэл яах вэ мах уу гэж олон зүйлүүдийг л бас бодож байна. Тэгээд спорт дээр амьдрал дээрээ тэгэл одоо яг нөгөө өөрчлөлтүүд гарч байгаа болохоор олон шийдвэрүүдийг бас гаргахаар төлөвлөж байна, бэлдэж байна. Тамирчин хүнд мэдээж нөгөө спортын дараах одоо нэг юм нөгөө би их нэртэйгээ ярьж байгаа тэр манай нөгөө олимпийн авраг сайн билээ нөгөө бокс Бадрууга авраг нэг яриа явсан тэгээ нөгөө яг зодог амар гоё ингээд өндөр төвшөнд байжгаад яг зодог тайлаад нэг хэсэг ингээд айгүй хэцүү болсон гэдэг юм л тэ. Магадгүй сэтгэлийн дарамт ч юм уу нөгөө ингээд хүн болгон амар ингэж ярьдаг басна гэнт ингээд болцоод өөрөө хийх зорилго нь ч тодорхой биш болоод ингээд хэсэг жоох нэг юм ойлгомжгүй эзэнгүй төвхтэй байсан шиг байна. Тэгээд тэр айгүй тамирчин айгүй хүнд байд юм байлаа гэдгийг би айгүй олон жилийн өмнөөс сонсч байсан. Тийм болохоор одоо нөгөө яг ингээд боллоо гэхэд дараагийн юмуд айгүй бэлэн өөрийгөө тиймэрхүү байдалд оруулахгүй байхын тулд юу хийцэн байх хэвээр одоо тэрний суур хундаам гэдэг шиг бүх юмудыг л одоо ингээд бэлдээл би сэтгэлийн өвчтөр тэ бүх талаас нь айгүй сайн бэлдэж байгаа даа миний хувьд. За ингээд бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. 7 дахь аваргын төлөөх аялалд нь амжилт хүсье. Нэвтрүүлэг гарах үед хэдийнэ наадын цуврал ихэлсэн талдаа ороод явж байна. Монголын сагсан бөмбөгт таны үлдэх өв legacy маш томоор үлдэн энийг маш олон үзэгч фэнүүд спорт сонирхчид болов гэрчлэн ингээд бидний урилга хүлээн авч хүрэлцэн баярлалаа. За өрсөнд баярлалаа.
Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Монголын Спортаймент салбарыг үндэслэгч Уран гаан групп